Юу яриад байгаа? Яа. Та хараалцаад ах юм мэддэггүй юу? Тэр хэлдэггүй. Хагалгаа амжилттай болсон. Тэгэхээр та хэд хоноод эмнэлгээс гарч болно гэсэн үг. Би таныг бодох юм бол даатгуулсан хөө. Намайг давхрын дангаа гэдэг. Тэгээ ойр төрнийх маань намайг бүтлгүү дангаа гэдэг. Тэгээ зарим бүр бүүг юм уу гэдэг. Бүүг гэдэг чинь бүтлгүү гэсэн үг л дээ. Нэрэж би бүтлгүү. Ямар нэг ажилд орон тэгээ дандаа ославаар гаргана. Сүүлд нүүр ширэнд ороод тустай. Тайтгэхгүй хэл та. Яа идэ. Үгүй ханаач одоо болох нь уу? Болно болох гэдэг санагдав. Та хараалцаад ах юм мэддэггүй юм уу? Тэгвэл тийж. За хаад хурдлахгүй бол одоо хөөхт мөгт хоолгүй, тог мог байхгүй хэцүүдл юм. Асуудалгүй ахын дөрөөсө 3 буудуулаад тэгээл бүгдийг завцуулна. 3 буудуулаа да. Тог цахилгаан гэдэг чинь маш нарийн асуудал байдаг. Та зүгээр үү? Зүгээр үү? Йоо. Хэн одоо 2 буудуулаад тэгээл нам болох. Тан ч одоо хамгаалтын хувц зэрэгэл байдгүй юм уу? Байгаа юм шүү дээ. Одоо ажлын байрны осол юм чинь нийгмийн татгалаас нөхөн төлбөр олох тийм билээ шүү дээ. Болгох юм уу? Миний мөн бүтлгүй өгөн ямар эрт ирсэн бэ? Цалингаа бүтнээр нь муу хандаа авчрах гэх нааша яараг өгцөн үү? Цалин аваагүй. Цалин байдгүй. Хотлоо айлгаж байгаа л гинт гаргаж ирэх юм уу? Ашгүй. Гарч цахилгааныхаа төлбөрийг өгье. Харин цалин байхгүй. Юу яриад байгаа? Тоолж өнгөрөөсөн амьдралаа бодохоор өөрөө ирэхгүй ойлгомжтой санагддаг. Тэгээд дараа Хой чи. Нөгөө бүтлгүй ах чаа чи. Айл дөрөв хоолцоо хэлгүүлээ сууч шүү. Яваад аваад ир. За одоо. Энийг гэлцүүц дараагийнх нь явахгүй. Оо ашиг за дүү туслаарай гэдэг. Тааж бүтлгүй сэрэлчээд яагаад ганцаар зөөж идэг юм? Тэгээ залуустаар их төлөө шүү дээ. Заах нь өлөө явахаар би хэлэхгүй. Энийг сайн хэлээд өгөө заяа. маа за босоо. Сайн ажиллахгүй бол мохор олгоос олгоод усаа замаа алдсан шүү. За. Бой. Зайлуу. Яа та. Юу. Тэр хэлдэггүй. Миний гизмэц яац юм бэ? Миний юм уу? Мохор олгоо авахснаа санахгүй байгаа юм уу? Оо, бүр мохор олгоод үтсэн юм уу? Мусахтаа уцаа хямаалж өгөхгүй. За бүг яах минь. Хагалгаа амжилттай болсон. Тэгэхээр та хэд хоноод эмнэлгээс гарч болно гэсэн үг. Арга гэрийнх нь хүн нөгөө эрүүл мэндийн даатгалын дэвтрийг авчирсан уу? Тийм эрүүл мэндийн даатгалын дэвтэр гэж юм байхгүй шүү дээ. Байхгүй. За тэгвэл одоо тэгэл дээшээ гараад тооцоогоо хийндээ санхүү дээр очиод. Наа энэ нөгөө уух өрийнх нь ч гэсэн аахгүй. Унаач та амар үнэтэй юу? Мали харах гэдэг. Юу? Энэ уг нь 80% хөнгөлөлтөй болгогддог юмнууд байна л та. Тэгээ одоо эрүүл мэндийн даатгал байхгүй болохоор өндөр үнэтэй л тусна гэсэн үг шүү дээ. Төрөсөлдөх үү? Жохон багсагч л да. Одоо авъя та. Одоо авсан гэх юм. Авахс. Энэ жахан уучгүй. За. Харин өнөөдөр үл. Махара. Хоньны шлөө шүү. Махара. Хоньны шлөө шүү. Игдэн янзлаад өгнө шүү. Туслаа.
Зүгээр та. Элэглэх чи зүгээр өгөжүүлэхгүй шүү. Тэгвэл ахын ч бүр балрын штэ. Гэ тангаа. Та одоо манай найдвартай түнш боллоо шүү дээ чи. Сард бүр 3 удаа ирж штэ. Гэ та тэгээ тэрэнд юунд нь ингээл сандраал твдэл гүйдэг юм дээ чи. Бүр хутга шүүгтэй юм шүү. Зүгээр ялахгүй гараа исэлтэй. Тэрний оронд биш үү те. Гараа идгэрэл гэртээ амраал цагаан даатглаас листний мөнгө аваад байж хэвээр байхгүй юу та ойлгож байна. Төсөөлт юм уу? Гүй зүгээр үү? Ажиг битээ туслах. Хашаа. Хашаа. Хоёр гараа шилэн та. Төрөөсөлдөд өгөө. Харсвал. Хэрвээ та биш үү? Миний ахар сүүлэнд хүрэх юм бол айгүй бол би ингээл насаараа ингээл инээдэг өвчтэй болчих штэ чи. Сүулт юм уу? Юу яриад байгаа бэ та? Йоо. Тангаа. Би таныг бодох юм бол даатгуулсан хүн. Гэхдээ та биш үү? Ядаж нийгмийн даатгал төлдөг байгууллагт ажилддаг юмаа гэхэд байна. Өөрөө хуваараа нийгмийн даатгалаа төлөөд яаж ч бүтлгүүдэд явсан байж штэ. Нийгмийн даатгалаас танд туслан дэмжлэг өгөөд яваад ч болно штэ, ойлгосноо. Болт юм уу? Тэглгүй яа. Яа. Ахарсал. Яа. Энийг хар. За би яваад дэмчид үзүүлээд гээ заяа. Та яг юунд буруудаад байна гэдгээ сайн бодоод сууж байгаарай за. Түр исэлдэхгүй. Хүү сайн байна уу? За бүтлгүү дангаа ах аа. Юу бүтлгүй гэж би ч одоо бүтэн дангаа болсон шүү те. Та ч яанаас гялалцж байгаа юм шүү аа. Гялалцгаас яах вэ? Миний дөрөв чи ажиллаж байсан газар чи нийгмийн даатгал төлдөг байсан юм Аа. байна. Би тэрийг айж мэдчих юм байхгүй л яваадсан. Хөш. Тэгээд тэтгэврээ тогтоолгоцсон. Үу. Байнгын орлоготой тэтгэвртэй хүмүүс чинь зээл өгдөг болсон юм байна. Тэгээд тэтгэврийн зээл чи биш 18%-аас буугаад 12% болцсон юм байна те. Гоё болсон юм шүү дээ. Харин тийм. Амьдрал тохиолдол жижигхэн өслийг урдчилж хинж мэдэхгүй. Ер нь амьдрал биш үү? Ямар нэгэн эрсдэл тохиолдно. Тохиолдсныхын дараа харамс зугаш, тохиолдохоос өмнө даатгуулах хэрэгтэй байна. Амьдралд нэг жоохон юмд санаад авах тэгэл бүх юм сайхан болж шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За суу би хөнгөөд өгье. За.